Ширээгээ өөр газар байрлуулад тэгээд энэчнээс бичлэг хийсэн чи өөр сонирхолтой харагддаг юм байна. Хойно иймэрхүү юмнууд байна. Тэгээд энэ ч цонх байна. Гоё нартай байна. Өнөөдөр гоё айгүй дулаахан өдөр ууг нь ууланд гарыг гэж бодож ирсэн. Даан ч ингээд хамаг би жоох юм хүнүүртэй булраатай нэг сонир байгаад байна. Жоох орой унтсан чи ирт өгч гүү байгаад байна. Гэтэ яах вэ? Ирт өгчтэй болно. Ирт өгч орно. Ясан гоё юм. За тоогоо гаргаж байна. Бери гэж. Дүүгээ үнсээр юм нөхөр. Дүүгээ үнс. Угор дэжтэй юм. Яа яа. Яа та. Бүгдээрээ сайн уу? Би энэ одоо 36-7 хоног гарантай. Надаа нэг төрөхөд нэг сарын хугацаа л байна. Порлоно ороод нүрэ бодож байгаа байхгүй юу? Би угл нь гарах жагаа гараад имлэг ороод хянагдаад зөндөө ажил амжуулах байхгүй үед ихтэл би ингээд чилрээ сууж ийн үсээ угааж агаад маск тавиад гой гуцалсан халуун ус уугаад яалтчгүй ханиадвал намайг дарамтлж байна. Тэгээд би ханиадад дарлуулдаг ээж охин биш. Ханиадыг дийлдэг ээж охин. Цэлэр хачаах. Тэгээ Женигээс ирсэн нэг бүтээгдэхүүнээр бичлэг хийх хэрэгтэй. Тэгээд нэг сормуусаа хийлгэж байгаа бичлэг хийх хэрэгтэй. Тэгээд нэг газартаа бас хамтарч ажиллаж байгаа тийм бичлэг хийх хэрэгтэй. Тэгээд уурлаж стресстэйгээр миний ингээд тухны хүрчлээ ингээд амар хүрчлээтэй байгаа байхгүй. Арьсандаа маш их анхаармаар байна. Арьсандаа анхаарахаас улдаар сэтгэл зүйдээ анхаарад аль болох баг уурлахыг хичээнээр байна. Хайрцаг нь хийсэн ч амар байна. Тэгэхгүй болохоор кашлагнаас уудлах амар ядаргаатай байдаг гэсэн юм. Өчигдөр ямар зөө зүүдэлсэн бэ? Өглөөс сэрхийн хамтгаа. Амар гоё сонирхолтой кино шиг хайр дурлалтай холбоотой. Зүүдээд ашигсан. За хамармаа нь л ингээд эндэж хүн төрлөгдчихлөө. Та амар бүр нартай байхад цас мөс дээврийн ус мөс хайлаад байна. Ингээ контророо бишээ. Тэнэрээ контур тавьчихна. Хай. Би ингээл 2 сард хөдөө байж байхдаа амар ингээл онгод орж ирээл заяа. Амар гоё төлөвлөгөө гаргаал хотод очиод бужооныхоо юмнуудыг ингэж тэгж хийн гэл амар төлөвлөсөн баггүй юу. Тэгээд тэгсэн чинь өнөөдөр 3 сар гарснаас хойш би
Чумынхаа юмнуудыг ганц ч хийгээгүй л байж байна. Зя. Бүгдээрээ сайн уу? Подкаст сонсч байсан. Тэгээд одоо яг нүрээ бодохдоо та нартайгаа гоё ярих гэж бодоод подкастаа унтраагаад бичлэгээ эхлүүлжээ сууж байна. Подкаст маань ч ер нь бол гоё яг дуусч таарлаа. За өнөөдөр бол миний порло юм болчих. Хоёр нүдтэй ч юм уу юутэй ч болчих. Содко ингэсэн үү эсвэл яасан? Ер нь хамгийн сүүлд содко барьсан мэдсэн. Содко ингэсэн юм байна л да. За өнөөдөр бол ойр тохиогоогүй маш гоё өдөр байна. Яагаад вэ гэхлээр амар гоё эрт хүчтэй байна. Тэгээ ингээ бүх юм ингээд гоё ингээд цэгцэрж байгаа мэдрэмж төрж ийн. Өглөө босоход бол гэр орон ингээд айгүй дэлбэрсэн байсан л да. Гэхдээ яагаад ч юм өчигдөр бид гурав усанд ороод тэгээ ор хүнжилийнхаа даавыг бас солиод тэгээд ингээ шинэ хүнжил авсаахгүй. Тэгээ дээр шинэ хүнжилдээ ор хүнжилийнхаа даавыг хийгээд ингээ нөмрөө онцсон чи амар гоё ингээ зөөлөн зав юм нэг юм хөнгөн нэг тийм хэрнээ амар гоё дулаахан юм таатай мэдрэмж төрүүлдэг амар гоё хүнжилээс байхгүй. Тэгээд өглөө бөөндөө 8 өнгөрөөж босцохоос байхгүй. Аав нь бас ингээ ойрхон ажиллаж байгаа болохоор содког хамт оруулж өгөөд тэгээд төрх замаа бэлдэх юм лаа бичиж өгсөн. Тэр мэрийгэ хороолол орж эмээ сангаас авчаад кофе энтер ууцсан даач тэр юм уу ер нь бол айгүй гоё сэтгэл ханамжтай байна. Тэгээ хамгийн гоё зүйл нь гэвэл би одоо ингээд яг юм тууштай өдөр болгон шахуу бичлэг хийдэг болоод ингээд 4 сарын хугацааг артаа үджээ. Тэгээд ингээд 4 сарын хугацааг артаа үүдээд ингээд тууштай байсны эцэст би хамгийн анхны төлбөртэй контентоо хийх гээд байж байна. Тэгээ өмнө нь болохоор яг төлбөр биш ч гэсэн ингээд зөндөө гоё үнгүү бүтээгдэхүүн, үнгүү үйлчилгээ, үнгүү бэлэгнүүд ингээд зөндөө авсан. Гэхдээ ингээд бас яг ингээд хамгийн анхны яг өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж мөнгөөр бичлэг хийж байгаа болохоор амар гоё тогтолж ийн, амар их баярлж ийн. Хэдий би нэг бусад ийм бичлэг хийдэг хүмүүсийг бодвол тийм ч олон дагагчгүй, тийм ч амар өндөр үзэлд хандалтгүй. Учираас өөрийнхөө хэмжээнд л үнэлсэн л дээ мөнгөн дүнгээр. Тэгсэн хэдийч надтай болохоор тэр маань бас хөөрхөн дэжгүй боломжийн мөнгө шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд бусад хүмүүстэй харьцуулахад ер нь бол бага мөнгө л дөө. Тэгээд хамтарч ажиллаж байгаа газарт маань ч гэсэн ер нь боломжийн үнэтэй санагдсан болоод надтай хамтрахыг хүссэн баг. Тэгээ надад бол тэр мөнгө бол маш их мөнгө шиг санагдаж байгаа. Тэгээ ирч хүчтэйгээс гадна ингээ гоё юмнууд маань ингээ гоё зэгцрээд одоо нэг төрөж мөрхөд нэг санаа зовоод ах юм байхгүй. Ядаж яхад ингээ каргоны асуудалтай байсан. Ингээл ер нь асуудалтай юмнууд маань ингээл зэгцрээл. Тэгэл тэгж юмнуудаа зохицуулахад маань нөхөр маань туслаал. Тэгэл ер нь бол нөхөр маань амар сайн дэмжиж байгаа. Хэдий ингээ өчигдөр надад зөндөө загнуулаад гарсан ч гэсэндээ ингээл оройн амар хөрхө орж ирэл үнсч үнсэл ингээд танахачнаа хоочлал. Тэгээд тэгснээ ингээд олсон орлогоноосоо мөнгө төрөө өгч мөгөөл ингээл яасан болохоор ер нь өглөө бас ингээл айгүй хөөрхөн эмийн сан руу хөргөж өгч мөгөөл ай байдгаараа намайг хөөрх ингээд дэмжиж байгаа болохоор бүр ингээд бүх юмнууд ингээд гоё зэгцтэй болоод амар гоё байна сэтгэл санаа. Би хэд хоног ер нь бол нилийн жоохон амар эморсон баггүй юу? Яагаад ч эморсын бөөмид ер нь амар ингээл гониглал. Төрхөөс өмнө ер нь бол айгүй сайн тэнж авмаар санагдаал. Байсан баггүй амар тэнмэр санагдаад таахгүй ингээл амар шилрээд гэх юм уу? Тэгээд тэгсэн чинь нэгдүгээрт ингээл байнга ингээл гарч орох мөнгө байхгүй гэдэг ч юм уу. Хоёрдугаарт ингээд надтай ингээд уулзъя гэд ингээд яах тийм хүн байхгүй. Одоо ингээд ганц хоёр уулзъя гэсэн хүмүүс маань жоохон завгүй гэдэг ч юм уу. Ийм тиймэрхүү байгаадсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь би бас тавтахад яасан юм бэ? Хуучин ажилтдаг, хамт ажилтдаг байсан ихчтэйгаа ер нь ингээд баг хуурай ихч болсон тийм гоё дотн ихчтэйгаа уулзсан байхгүй. Бид хоёр ингээд
уулзахаараа ингээд ярих юм маань дуустдаггүй айгүй гоё яриа нийлдэг амар гоё эрэг инэрхтэй гэд айгүй гоё ингээд хүнийг цэнгэлдэг нэх гоё тийм тухтай тайван мэдрэмж төрүүлдэг тийм ихч маань байдаг байхгүй юу. Тэгээд тэр ихчтэйгээ уулзсан тэгээд ер нь бол тэрнээс хойш сэтгэл санаа маань ижиг болсон ч гэж магадгүй заяа. Зав гаргаад зорж уулзахаар би тэр хүний хувьд чухал хүн юм байна да гэсэн мэдрэмжийг айгүй гоё төрүүлсэн. Хинээс ямар болоо юм бэ? Ой, заддаг юм. Нээ, садка ингэж үнсдэгтэй бас. Яа, нэр ямар санагдаж байгаа болоо. За тэгээд дараагийн мэтлэгээр уулзлаа. Бай бай.